3 дахь жилдээ зохион байгуулж байгаа улсын хурлын гишүүн Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Бямб цогтын нэрэмжтэй оюуны их сорилго олон төрөлтэй багийн олимпиадад оролцогчид математик, физик, сэтгэх чадвар, нийгмийн тухай мэдлэг, англи хэл гэсэн 5 хичээлээр мэдлэгээ сорин өрсөлдсөн юм а. Өөрөөр хэлбэл олимпиадын эхний шатанд оролцсон 3000 гаруй сурагчдаас шалгарсан 120 сурагч эцсийн шалгаруулалтад оролцож мэдлэг оюун ур чадвар ахвал самбаагаа сорин өрсөлдсөн юм. Хамгийн их өрсөлдөөнт шагналын сан өндөртэй энэхүү олимпиад нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөх, мөн сурагчдад мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, багаар ажиллах чадварыг сайжруулах давуу талтай. Энэ олимпиадыг бол ерөнхийдөө манайх бол хичээлийнхаа явцтай бол ерөнхийдөө хүүхдүүдэд бэлддэг. Нодлон гэгчин бид нар олимпиадаа мөнгөн медаль аваад очичоод дараа жилийн хүүхдүүд маань эдгээр шүү гэж хүүхдүүдэд бас ингэ томилж исэн. Одоо тэгээд жилийн хугацаанд ер нь бэлддэг. Бид нар зөвхөн энэ олимпиадад оролцож байгаа 5 хүүхд биш эрдээ сургуулийнхаа масс сургуультанд бол нэлээж анхаарч ингэж явж байгаа. Эрдээ манай сургуулийн ямар ч хүүхд 5 хүүхдийг ингэ сонгоод олимпиадад оруулахад эрдээ манай энэ амжилт бол байгаа гэдэгт бид нар найдаж байгаа. Бид нар болохоор энэ олимпиаданд баг жилийн турш бэлдсэн. Гэхдээ багаар ажиллах чадварт ер нь төлхөөд суралцсан гэж хэлж байна л да. Хүүхдүүдэд маш их ач холбогдол өгч байгаа. Ягаад тэгэхээр зарим хүүхдүүд бол нэг хичээлээр бариад бусад хичээлээ орхидог тохиолдол бол маш их байдаг. Энийн дээр бол энэ сорилго ийм олимпиад явагдсанаас хойш бол хүүхдүүд бол бүх хичээлдээ ер нь бол зэрэг авч явах нь зүйтэй юм байна гэдэг үднээс бол маш их сайн бэлдэж байгаа. Олимпиадын материал сэдвэн гэвэл за ер нь бол гэхдээ тийм ч аврах гэж хэлэхэргүй. Гэхдээ стандартын дагуу гайхуулсан гэж хэлмээр байна. Багийн гишүүдэд 5 хичээл тус бүрээр шалгалт өгч багийн гишүүдийн дундаж оноогоор байр эзлүүлсэн тул хүүхэд бүр өөрийн сайн мэддэг хичээлээ багийн бусад гишүүдтэй зааж сургах онцлогтойгоор бусад олимпиадуудаас давуу талтай юм а. Өнгөрсөн 2 удаагийн олимпиадад Жаргалан сумын прогресс сургуулийн жил дараалан тэргүүн байранд шалгарч байсан бол энэ удаагийн олимпиадад Жаргалан сумын цасталтай цогцлбор сургууль аймгийн төвийн сургуулиудаас тэргүүн байранд шалгарсан байна. Харин хөдөөгийн сумдаас Булган сумын Минжит булган цогцлбор сургууль тэргүүн байранд шалгарчээ. Тус олимпиадад шавь нараа амжилттай сайн бэлтгэсэн 5 багшийг шилдэг багшаар шилдэг зохион байгуулалтад нэг сургуулийг тус шалгаруулан урамшууллаа. Мөн шилдэг бүтээлийн эзэн номинацдор Шинэ Ховд хоггүй хот урайн дор аймагтаа тулгамдаад байгаа асуудал болох хог хаягдлыг багасгах шийдвэрлэх зорилгоор сурагчид гэрийн даалгавартаа гарын доорх хямд төсөр өртөгтэй материал ашиглан хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж Манхан сумын сургуулийн шилдгээр шалгарсан байна. Олимпиаданд оролцож байгаа хичээл бүхнээрээ одоо шилдэгнэ гэж сургуулиас ирсэн хүүхдүүд маань яг энэ англи хэлээр нийгмээр математикийнхаа хичээлийг илүү сонгож эсдийн ерөнхий шалгалт өгөх байдал бол харагдаж байгаа. Тэгэхээр цаашдаа энэ одоо хичээлүүд дээр илүү сайн байж иж одоо бусад хичээлүүдээрээ дагалдуулж сайжрах ийм боломж олцоонууд бас бий болоод байгаа. Оюуны их сорилго олимпиад нь багш сурагчдын мэдлэг чадварыг хөгжүүлсэн, сургалтын чанар өргөөжийг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болж байна. Тийм учраас энэхүү олимпиадыг сандагсан төрийн бус байгууллага Ховд аймгийн боловсрол соёл урлагийн газар хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.